хурлын үеэр өнөөдөр төрийн ордноор аялах талаар ярилцаж байлаа. Хүүхдүүдээ, бид өнөөдөр төрийн ордноор танилцах аялал хийх болно. Багшаа, төрийн ордон хаана байдг юм бэ? Төрийн ордонд ямар хүмүүс ажилдаг юм бэ? Сонирхолтой асуулт байна хүүхдүүдээ. Бүгдээрээ өнөөдөр энэ талаар мэдэж авцгаах болно. Очоод асуух асуултуудаа бүгдээрээ урьдчилаад бичиж тэмдэглэцгээе. Ингээд хүүхдүүд багшийн хамт автобусанд суугаад төрийн ордон руу явлаа. Багш сурагчдад төрийн ордон Сүхбаатарын талбайн хойно байрладаг гэсэн тул сурагчид Сүхбаатарын хөшөөг олж харахаар цонхоор харцгаан явна. Тэд Сүхбаатарын талбайд ирлээ. Хүүхдүүдээ, энэ бол Сүхбаатарын талбай. Харин тэр бол төрийн ордон. Төрийн ордны өмнө хэсэгт төрийн ёслол хүндэтгэлийн цогцлбор байдаг. Уг цогцлборт Монгол ёс заншил, төрөө дээдлэх үзэл бодлыг шингээж, нүүрэн талын төв хэсэгт нь Чингис хааны хүрэл баримлыг эзэнт гүрний их хааны сэнтид заларч буйгаар бүтээсэн. Түүний баруун зүүн жигүүрт их хааны залгамжлагчдын төлөөлөл болох өгөөд хувлаа хаадын хөшөө баримлыг байрлуулсан. Ингээд бүгдээрээ татагш орцгоё. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байна уу? Би төрийн ордны тайлбарлагч байна. Та нар өнөөдөр зөндөө сонирхолтой мэдээлэл авна гэдэгт итгэлтэй байна. Төрийн ордны барилгын суурийг 1947 онд тавьсан бөгөөд 1951 онд ашиглалтанд орсон. Хөөх, төрийн ордон тэгэхээр 70 настай байх нэ? Төрийн ордны өндөр нь 18.7 м. Төрийн ордонд төрийн ёслол хүндэтгэлийн цогцлбор, хуралдааны том жижиг нийт 10 гаруй танхим, 491 албан өрөө тасалгаа бий. Ваа, тийм олон өрөө тасалгаатай гэж юу? Тийм ээ. Учир нь төрийн ордонд Монгол улсын их хурал, ерөнхийлөгч, засгийн газар байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг юм. За ингээд цаашаа явцгаая. Энэ бол төрийн ёслол хүндэтгэлийн их танхим. Төрийн ёслол хүндэтгэлийн танхимын хойморт төрийн сүлд болон 9 хөлт цагаан тугийг хүндэтгэлтэйгээр байрлуулсан. Энэ танхимд зөвхөн Монгол улсын ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, ерөнхий сайд ёслолын ажиллагаа зохион байгуулж болно. Нээрээ, би энэ танхимыг зурагтаар үзэж байсан юм байна. Манай өвөө энэ танхимд алтан адас одонгоор шагнуулж байсан. Манай гэрт зураг нь байдаг юм. Яг зөв. Төрийн ёслол хүндэтгэлийн энэ танхимд төрийн одон медалаар шагнуулсан хүмүүсийн тэмдэг үнэмлэхийг гардуулдаг юм. Гадаад улсын төрийн тэргүүн манай улсад албан ёсны айлчлал хийхэд баримт бичигт гарын үсэг зурах ёслолыг энэ танхимд зохион байгуулдаг. Мөн оны шилдэг хүүхдүүдэд батламж шагналыг энэ танхимд гардуулдаг юм да. Би оны шилдэг хүүхэд болоод энэ танхимд шагналаа авнаа. За хүүхдүүдээ, ингээд цаашаа явцгаая. Энэ бол улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны их хуралдай танхим. Энэ танхимд улсын их хурал хуралддаг. Их танхимын хойморт төрийн 3 өндөрлөгийн сэнти байрладаг. Төв хэсэгт улсын их хурлын даргын сэнти. Баруун талд нь Монгол улсын ерөнхийлөгчийн сэнти. Зүүн талд нь Монгол улсын ерөнхий сайдын сэнти тус байрладаг юм. Энэ танхим их гоёмсог юм а. Улсын их хурлын гишүүд энд юу хийдэг юм бэ? Энэ танхимд улсын их хурлын гишүүд хууль баталж, улс орны хамгийн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг юм шүү дээ. Би том болоод улсын их хурлын гишүүн болоод энэ танхимд сууж ажиллана. За хүүхдүүдээ, энэ бол Их Монгол танхим. Энэ танхим 1200 суудалтай. Энд олон улсын болон дотоодын томоохон хэмжээний хурал зөвлөгөөнүүдийг зохион байгуулдаг юм. Хөөх, ёстой том танхим юм а. За харин энэ бол Чингис хаан танхим. Энэ танхимд байнгын хороод хуралддаг. Байнгын хороо нь улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлыг урьдчилан хэлэлцдэг, тодорхой хүрээний асуудлаар санал боловсруулдаг юм. Төрийн ордны ханаар дүүрэн зураг сэлбэр байдгийн байна. Тийм шүү. Төрийн ордон өөрөө тэр чигтээ музей юм. Хүүхдүүдээ, энэ бол ардын зураач Одонгийн 1972 онд зурсан Хасбаатар хэмээх түүхэн сэдэвт бүтээл байна. Харин энэ бол зураач Төмөр Баатрын Хөвсгөл байгаль хэмээх байгалийн сэдэвт
бүтээл байна. Төрийн ордонд олон гайхамшигт бүтээлүүд бий. За хүүхдүүд ээ, бидний харих цаг болж. Та нарт өнөөдрийн төрийн ордноор аялсан аялал маань таалагдсан уу? Олон зүйл мэдэж авсан биз дээ? Тэгэлгүй яах вэ? Тайлбарлагч автаа маш их баярлалаа. Хүүхдүүд гэртээ хараад аав ээждээ өнөөдөр үдсэн харсан зүйлийнхээ тухай ярьж өгчээ. Манай ангийнхан өнөөдөр төрийн ордонд орж үзсэн. Ёстой сонирхолтой байсан. Аава, төрийн ордон 70 настай гэдгийг та мэдэх үү? Яг манай өвөөтэй ч хэцүү байгаа биз? Төрийн ордонд манай улсыг удирддаг хүмүүс ажилддаг юм билээ. Хийжээ. Өнөөдөр ёстой сонирхолтой өдөр байсан. Би зураг зурах дуртай болохоор төрийн ордонд байсан зураг бас хөшөөнүүд надад маш их таалагдсан. Хүүхдүүдээ, та нар ч гэсэн төрийн ордноор аялж үзмээр байна уу? Парламентын боловсрол цахим хуудас руу доор хаягаар орж төрийн ордноор цахим аялал хийж болно шүү.